Бас энд нэг төвхт зүйл бий. Энд бол Монголын уран зохиолыг үндэслэгч Дашторжийн Нацагдоржийн сууж байсан ширээнд байна. Энэ ширээ бас төвхтэй ширээ. Яагаад түүх ухсаатны хүрээлэнд энийг хадгалж яах вэ зэрэг Монголын судар бичгийн хүрээлэнд түүхийн засаг байгуулагдахад бол Дашторжийн Нацагдорж бол энэ түүхийн кабинетийн анхны эрхлэгч байсан. Тэгээд анх бас Монголын түүхийн товч зохиосон ийм хүн шүү дээ. Хүмүүс яруу найраг зохиолчоор нь мэднэ. Түүхч Монголын түүхчдийн анхны ууган байгууллагын ихийг тавьсан хүн гэдгийг тэрвэр мэдэхгүй. Тэгэхээр их Нацагдорж бол үнэхээр том хүн. Зүгээр энд нэг зүгээр Нацагдоржийн гавьяаг өргөсөн академич Шагдарчгийн Нацагдоржийн нэг яриаг бас энд тэмдэглээд хэлжээ. Нэг удаа манай доктор Долгоржуу гэдэг философи ухааны доктор Долгоржуу Нацагдорж багтаа хамт цусланд гардаг байж хамгийн гаргаад тавьсан байсан бороо ороод унсан нацаг багш нэлээд тавьдаад юм оруулж яана гэм. Тэгэхээр нөгөө жишээд туслаад байж ясан чинь 90 ном гарч иржээ. 90 ном гэж үзээ. Тэгээд амны сургууль юм гэсэн. Тэгсэн тэр хоёрыг хаяад энэ хоёр үнэнхээр том хүн биз гэж асууж байна л дээ. Тэгэлгүй яах вэ? Өстой энэ чинь Монголын сар улсын том эрдэмтэн шүү дээ. Тэгсэн тэндээс Нацагдоржийн төвөр гарсныг харуулад энэ хүн ямар хүн байсан вэ? Энэ хоёр чинь хүний дэргэд юу байх гэж хэлсэн.